хоёр хүн орж ирж байна. Лайвд орж ирж байгаа. За 14 хүмүүс. За 14-нд өнөөдрийн мэндийг хүргье. За бацхан. За ямар лайвд орж ирсэн та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргье. 16 он болсон байна. За тэгээ нэг зүйлийг одоо бас хэлье да. За тэгээд энэ Монгол улсын ерөнхий сайдын одоо гаргасан шийдвэр гэх юм уу одоо нэг эрхэлж болох 100 ажлын байр гэдэг ингээд гарсан. Тэгээ энэ дээр одоо энэ түүцэрэглэх зүйл бол бас орж байгаа юм байна лээ. Төргүү үйлчлэгээний цэг. За энэ одоо юу гэдгийг те. Энэ зүйлүүд бас бүгд ингээд багтаж орж байгаа юм байна лээ. Тэгээ энэ түүцний асуудлыг одоо бас ярих гэж бодож байна. За манайхан тэгээд одоо ингээд энэ төцмөс эрхлэх энэ үйл ажиллагаа чинь нэгдээд ингээд явж байгаа шиг байна. Тэг гол нь одоо сайхан цэвэрхэн л байчмаар байгаа. Тий. Маш цэвэрхэн тийм ээ. Тэг бидний амин амжиргаанаас салгачтай гэдээ одоо нилээл болсон. Тий. Бас одоо нилээн тэмцэл хийгээд ингээд одоо тийм ээ. Ингээд явж байгаа шиг байсан. Тэг одоо ингээд нэгдээд ингээд эрхэн одоо нэгдээд ингээд явж байгаа учраас тэг энэ дээр нэг сайхан цэвэрхэн хариуцлагатай л одоо үйл ажиллагаагаа бас явуулчаарай. Хин эндээ тийм үү? Та нар ч гэсэн одоо ажлын байр чинь ингээ гараад ирлээ. Одоо энэ одоо үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгч нар тэнд одоо автобусны буудлаар байгаа тэр одоо хүүхэд багчуул хүмүүс хөгшин настай улсууд энэ одоо бүх зүйлүүдийнхээ бас нэг эрх ашигыг бас одоо бас гарч үзэж ингэж бас яваараа гэж хэлэх гэж байгаа. Тэгээ би өмнө ярьж лээсэн. Энэ түүц дагаад ерөөсөө ингээд ийм дандаа нэг ийм хог новш элдв бусын байж идэг байхгүй. Ингээл одоо нөгөө түчнээс авч идэл тэгээд тэр бэлэн гом мом идэх юм уу юу иддэг юм тийм ээ. Тэгээд барахгүй нөгөө шүл усын гадуур насгаалаа савруулаа идсэн. Тэгээд тэн дээр нь ятаа батхан шавдсан. Тэгээ ингээ хог нь ингээ сагаад гараад ирсэн, хальцсан. Тэрийг одоо нэг сайхан цэвэрхэн одоо шуудаадаа тий. Тэг чи одоо чи бол амин амжиргаагаа авч явж байгаа учраас тэр ойр орчныхоо юуг сайхан цэвэрлээд ингээ явуучвал бас их зүгээр байгаа гэж хэлэх гээд байгаа. Тэгээ сая одоо ингээд түцгүй байх үед бол тэндгээр одоо чөлөөтэй тий цэвэрхэн одоо ийм л байлаа шүү дээ. Тэгэхээр одоо яг тэр одоо зүйлийг алдагдуулахгүй тийм ээ. Тэгээ түцээ эрхэлгээл одоо нэгэнтээ одоо энэ зөвшөөрөнд гараад ирж байгаа бол тэндээ маш сайхан одоо хариуцлагатай цэвэрхэн зэгцтэй ингээд байчмаар байгаа. Хин эндээ тийм үү? Хотынхоо иргэдэд ч гэсэн одоо таны одоо тэр тийм ээ амин амжиргаан ч гэсэн эрхтэй л байгаа. Тийм учраас одоо ингээд нэг аль талдаа нэг цэвэрхэн ингээд явчаа л гэж байгаа шүү. Энийг бас нэг зөвөр ойлгож хүлээж аваарай гэж. Тий. Тэгэхгүй тэгэл одоо юу гэдгийг дэлгүүрд байгаа ямиг хэд дахин нугал зардаг. Хэд одоо нуглаа зардсан л явж идэг. Тамиг бүтэн бараг одоо ингээд 2-3 мянгаар нэмэгдэж зарагж идэг. Тэгээ тэр дунд одоо тэгээ үйлчлүүлж байгаа тэр хүүхэд багчууд 10 жилийн хүүхдүүд бүүж ороод одоо юу идэж байгааг нь мэддэхгүй ингээд нэг юм ороомог мантуу бууз юу ч гэнэ ингээд баахан нэг баднуусан дээр гэлгууруудаар ороодсон. Тэгээ хэд онц нь мэддэхгүй юм зараад байдаг. Тэг бид нар одоо энэ ирээдүгөө хайрлах хэрэгтэй. Энэ ирээдүйн хүүхэд багчуудаа бид нар бас нэг одоо хүн ёсоор хандах хэрэгтэй шүү гэдгийг одоо энэ түүц эрхлэгчнэрд хэлэх гээд байгаа. За ийм байгаа. Тий. За тэгээ дараагийн асуудал бол одоо мэдээж одоо эртүүд одоо би тийм ээ тэнд очиод болсон хоолунд идсэн одоо мэдж байгаа баг. Би тэнд одоо нэг юм цайны газар одоо найзтайгаа ингээд хамтраад ингээд явж байгаа. Тий. За энэ бол ерөөсөө одоо энэ тий 25 дугаар эмийн сан гэж байгаа. 25 дугаар эмийн сангийн яг урд төмөр замын эмнэлэг. Төмөр замын эмнэлгээс ерөөсөө зүүн тийшээ 50 м явхад жаргалан тэгээ зоогийн газар байгаа. Тэгээ тэнд ороод яг одоо тэр миний идчихсэн тэр адууны мах тэр одоо хусан жигнүүртэй одоо гараар татсан одоо өхөр хоньны махтай бууз. За одоо 5 цуулын хуушуур бууз. Тийм ээ хавиргатай цөөвөн гэдэг одоо бүх зүйлийг одоо идэх юм боломжтой байгаа. За хүүхд мань тэргээр сайхан орж үйлчлүүлээрээ. За би ингээд бас ингээ гадуу дотор явж байгаад ингээд одоо
өдөр энтер бол байж чадахгүй байгаад байна. За ер нь бол ингээд бас ингээд очоод 90 очин ингээд явж л байгаа. Манайхан сайхан адууны мах энтер чануулыг гэх юм бол 40 минутын өмнө хилээ захиалгаа өгөөд ингээд сагаан чануулаа тий ингээд хөргөөгөөд ингээд бэлэн болгоод ингээд захиалаад бас идэж болж байгаа шүү гэдгийг бас хэлэх гээд. За иймэрхүү зүйлийг одоо бас хэлье. Тэгээд би өчигдөр одоо бас харж байлаа. Тэгээд энэ засгийн газрын одоо ерөнхий одоо сайдын гаргасан одоо энэ ажлын байранд одоо нээж болох 100 ажлын байрын одоо энэ зүйлтэй бас ингээд танилцахад тэрэн дээр одоо төч мөцгээл одоо зөндөл юмнууд орсон байна. Тэгээ гол нь одоо энэ зүйлээ сайхан одоо хариуцлагатай хиндэ төвөг болохгүй ингээд явуучих юм бол болох гээд байгаа байхгүй юу? За тэгээд энэ дээр орж ирж ингээд сөрөгийн бичиж байгаа энэ нөхдүүд бол одоо дахин хилээл байгаа. Ингээд одоо зөндөөл хилдэг, ярьдаг. Тэг ойлгож байгаа нь тун ховор байдаг. Тэг ер нь бол одоо энэ би бол одоо ингэж харж байгаа. Энэ Монголын ард түмний хямар үнэхээр унчжээ. Монголын одоо хямар бүрд ороочж. Тэг бүр одоо чаашлах юм бол энэ төр засгийн хямар гэж бол байхгүй болчих. Пөр одоо юу ч байхгүй. Ямар ч хэмэр байхгүй. Тэгээ бид нар нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй. Бид нар одоо ингээд нэг энэ тийм ээ саахан хямар лундагаас сэргэн, саахан одоо байгальд гарна, саахан одоо салхиагаар нь гарна гэж ингээд явдаг. Тэгээ энэ зүйл дээр дандаа ингээд нэг юм буруу юмар хямраа сэргээж, буруу одоо ийм уул усаа одоо буруу шүтэд тагиж дийдэлж явснароо энэ Монголд бол их тийм ээ хямар лундаа дороотох ийм зүйлүүдийг бол бид нар ард түмэн өөрснөө хийгээд яваад байгаа юм л да. Одоо хинэн ч хилцсэн тэнд очиод тэр овон дээр гарахтаа энийг өргөөрэй. Тэнд нэг идэ будаа засаад энэ хямрын дарсгийг хийсгэрэй. Чиний хямар чин зүгээр үнэхээр одоо тулсан одоо тэнгэр тулаад хямар чин сэргэн сайхан болно. Ямар одоо шар хуулсан очиж хэлчихдээ. Тэгээ ингээд нэг баахан даавнууд уйдаг. Баахан одоо идэ будаа засдаг. Тэнд авчиж баахан махшил авчиж хайдаг. Гэхдээ ингээл энэ уул овоо энэ зүйл чинь ингээ бузралгадаад яваад идэв. Бид нар өөрснийхээ гараар энэ уул овоо энэ одоо тийм ээ энэ зүйлээ одоо ингээ бузралж яваад байна гэдгийг юу ч ойлгохгүй байдаг байхгүй. Тэгээ энэ зүйлээ бид нар нэг ойлгодог болчих юм бол Монгол бол одоо сэргэн мандахад их ойрхон байгаад байгаа юм аа. Бид нар нэг жаахан нэг ухамсартаа юм суулгачихл юм бол үнэхээр асуудалгүй болох гэдэг. Харамсалтай нь өнөөдөр бол ухамсартаа юм суулгадаг цөөхөн одоо усууд байгаад байна л. Маш цөөхөн болчиход. Ухамсарт нь юм байдаг, ухамсартаа юм суулгаж чаддаг, юмыг одоо наантай цаантай зөвтэй буруутай харж чаддаг юм усууд бол цөөхөн байгаад байгаа. Тэгэхээр бид нар энийг нэг тийм ээ тарих толгойд нэг зөв ингээ суулгаад ингээ авчих юм бол энэ Монгол сайхан мандан бадрахад бол ойрхон байгаад байгааг шаарддаг би. Ийм байгаамаа. Тэгээ ер нь бол ингээд богинохоо лайв хий гэж. За нэгдүгээрт бол ийм байгаа. Энтэй хаана хариуцлагатай үйлчилж байгаа ч тэр үйлчлүүлж байгаа тэр тийм ээ нээсэн очноо сайхан одоо тогтоо цэвэрхэн хин эндээ төвөггүй сайхан явах хэрэгтэй. Түвшний асуудлыг бол одоо олон удаа ярьсан. Ингээл одоо бидний амжиргаа байсан дандаа одоо ийм одоо өргөтөл гойсон ийм одоо улсууд байдгиймаа гэл ингээл мэдээж одоо зарим одоо тийм байгаа бах. Гэлээ гэхдээ тэргүй чинь хүүхэд байх ч уу те хүн амьтан үйлчлүүлж байгаа маа. Тэр ойр орчныхаа хог шороог цэвэрлэх үүрэг нь бол одоо тийм ээ тэнд одоо ажлын байраа гаргаад ажиллаж байгаа улсуудын үүрэг байдаг юм аа. Ядаж нэг 50 метрт нь ядаж тэр хогийн савныхаа хог могийг бол нэг ийм цэвэрхээ зэгцтэй ингээд нэг тийм ээ ингээд тавьчвал тэр одоо тийм ээ тэр одоо хот тогчлтын одоо цэвэрлэгээний улсууд чинь ирээл сайхан шуудаа тоогнууд чинь аваад явж шít. Тэгэхгүй бол тэн дунд чинь зүгээр тэр гадуур нь юу болж ин хамаа авахгүй. Дотор бол 8 гээл богч ажиллаад 8 гээл тийм ээ тэд гэж хэлээл ингээд сууж идэг. Тэгээ гадна одоо орчин ямар байгаа нь ерөөсө хинт ч хамаагүй болчиход байдаг байхгүй. Түцээдэг зүйл чинь нэг энэ дээрээ нэг жаахан ийм асуудал байдаг юм аа. Ийм асуудал байдаг юм.
Тий. Тэгэхээр энийг л ярьж байгаа, энийг л хэлж байгаа. Тэг зөвөр ойлгож хүлээж аваарай. Би одоо буруу гэж хэлээгүй шүү. Мэдээж одоо энэ одоо тэр ерөнхий сайдынх нь одоо гаргасан шийдвэр тогтоолн тийм юм байна. Тэгэхээр бол одоо энэ дээр нэг сайхан хаана хариуцлагатай тийм ээ хаана бас нэг ухамсартай байх ёстой маа л гэдгийг хэлж байгаа шүү. Тэргээр чи мэдээж одоо хүүхэд багчуул үйлчлүүлдэг тийм ээ. Тэр автобусын бодол дээр хөгшин натаа уусууд ингээ байж идэг. Одоо тийм ээ хөгшин залуу гэлтгүү одоо автобус унаа хүлээгээл ингээ зогсож идэг. Тэр гадуур нь тэгэл тэр одоо тий одоо ингээд дулааны үлрэл ирдсэн. Тэгээд тэргээр нөгөө бэлэн гомонгийн одоо нэг шүүл ус одоо тэр асгаж цутгаад ингээд ерөөсөө ингээд өөрснөө одоо иргэдэн ч хариуцлагагүй юм тэнд одоо эрхэлж байгаа нөхдүүд нь ч бас хариуцлагагүй маа гэж хэлдэг. Хаана хариуцлагатай л явж хэлж байгаа. За ийм юм байна. Тэгээд ийм зүйлийг л хэлье. Тэгээд ингээд нэг цөөхөн лайв хийгээд одоо ингээд өндөрлөе гэж байна. Тий. Одоо нэг 60-70 түнл үсгшиг боллоо. Тэгээд ямар ч байсан баярлалаа. Тий. Тэгээ ер нь бол би зүгээр гол зүйлийг хэлэх гээд байгаа нь энэ уул хангаад гарахтаа зөв сайхан шүтээ сурчгаа. Зөв байцгаа. Тий хүн сэтгэлтэй байж байгаль орчноо хайрлах. Тийм ээ. Энэ уул ус нутаг усаа сайхан хайрлах. Хүндэлчих, дээдлчих. Ингэх юм бол чиний дараагийн замл дараагийн одоо явах ажил үйлс тийм ээ. Амьдрал тэгш дүүрэн байх нь бол гарцаагүй. Энэ уул хангаа гэдэг чинь амьтаа тий одоо ийм одоо хүн холбоотой байхгүй то Монгол хүн чинь. Тэгэхгүй би бол гарахтаа бол ерөөсөө дандаа одоо нэг юм тийм ээ сайхныг харж сайхан одоо тэр хэмэр лундаг нь яг энэ бидээ шингээж авч ингээд одоо би элдв бусын юм өргөдөг. Элдв бусын юм өргөх би дурггүй. Өргүүл би нэг жоохон 10 бодоо энэ одоо 400 800 өчтө цацаад тэгээд ингээд өргөчдөг. Тий. Тэгээд одоо энэ уул хангаадаа гараад дандаа одоо зөв сайхныг бодоод тийм ээ Монголоо магтаад ингээд одоо зогсож байгаа бол үнэхээр одоо хүнд бол хизээч одоо буруу зүйл ирэхгүй маа гэж. Тэн анан тэгээ чамаг тул лайв ч үзэхгүй гээд өөрөө үзээ сууж байгаа байхгүй юу. Ийм одоо тархины тураалтай болчихсон. За тэгээд одоо энэ ер нь бол ингэж бодож байгаа. Ер нь бол байна штэ. Энэ 2028 онд ер нь бол хэмэр алхах энэ тийм ээ улс төрд орж энэ 126-гийн нэг болж явахгүй бол Монголын хэмэр унчиж, Монголын ард түмний хэмэр унчиж, төрийн хэмэр бол бүр унчиж. Тийм учраас энэ хэмрыг сэргэнэ заяа. Хэмрыг сэргэн. Тий. Заяа. Монголын хэмрыг сэргээе. Ард түмнийхээ хэмрыг сэргээе. Төрийн хэмрыг сэргээе заяа. Одоо бол зүгээр л нэг 8 хилцэл тий тендер хулгай авилгал хээл ахуул албан тушаалын дон тусцсан улгайчууд энэгээр гүйлдэд нь шүү дээ. Монголоо бодож байгаа нэг ширхэгч хүн байхгүй энэ дотор. За юу. Би энийг зүгээр баттай хэлье. Монголоо бодож ажиллаж байгаа энэ дотор нэг ч хүн байхгүй шүү. Тийм учраас одоо энэ сонгуульд өгч энэ 28 оны сонгуулиор Монголоо боддог, зүрх сэтгэлтэй, ирээдүгөө боддог, эх орноо хайрладаг улсуудыг та нар сонгож гаргаарай. За юу. Тэгж чадах юм бол Монгол хөгжинэ. Тэгж чадахгүй бол улам дороотно. Улам бүр одоо өнөөдөр одоо шавар шавхаатайгаа хутгалж исэн бол одоо 28 оны сонгуулиар зөв хүнээ сонгож гаргаж чадахгүй бол баашаастайгаа хутгална. Тэгээд дуусаа. Тэгээ одоо энэ ерөнхийлөгчийн одоо гаргаж ирсэн энэ улсын хурлыг гишүүдийг эргүүлэн татах хуулийг эсэргүүцэж байгаа маш олон улсууд байна. Би энийг гайхаад байна. Үнэхээр ёс зүггүй, үнэхээр одоо үйлдэл нь буруу үйлдэл хийсэн бол энэ нөхдүүдийг эргүүлэн татчих хэрэгтэй байхгүй. Ийм хөөлтэй байх хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй яалаа хэлээ гэнэ үү? Энэ одоо баг хэлмэгдээд одоо буруу зүрх хүн татагдаад ингэ явчихна. Энэ хуулиарч болохгүй. Яа нэг гэнэ үү? Тийм байхгүй. Энэ чи ард түмний нүдэн дээр ил байгаа энэ нөхдүүд чинь. Тэгээд хинэн буруу үйлдэл хийж гинүү, хинэн зөв үйлдэл хийж гинүү гэдгийг ард түмэн тодорхой харж байгаа учраас энэ хууль бол маш хэрэгтэй хууль гэж би харж байгаа. Ийм зүйлийг л хэлье. Тэгээ ингээ богинохол лайв хийгээд ингээд өндөрлөх гээд байгаа. Тий. За ийм бол одоо зүйлүүдийг хэлье.
Уул нус нутаг усандаа гарсан бол зөв шүү те. Би тэнд одоо тэр одоо уул овоон дээр хинэн Махавич хайсныг би мэдэхгүй байгаа. Мэдэхгүй байгаа. За юу. Хинэн Махавич хайцсан. Хинэн одоо идэ будаага авчиж үргэсэн. Хинэн одоо тэнд одоо очиж одоо хадаг яндар уяад байгаа. Хинэн Хямрын дарцыг хийсгээд байгаа. Үнэхээр мэдэхгүй байгаа байхгүй юу? Тэгээ үнэхээр одоо яг одоо энэ тарих толгоонд юу ч байхгүй хоосон одоо тийм ээ одоо хүний үгээр одоо үг хийж явдаг ийм асуудал тэнд очиж юм үлгөөд байгаа гэж би хараад байгаа. Зүгээр нэг гандан ороод нэг тийм ээ нэг шар дээлтэй халдсан толгойтой нөхрийн өмнө суунгутал. За одоо тийшээ тэр энэ Хямрын дарцыг тэнд авчиад сайхан тийм ээ өндөр уулын оргил дээр сайхан мандуулах. Хийсэг чиний Хямр дороотсон байна. Чиний Хямр яагаад дороотдгийг? Чиний Хямр бол биш үү? Чиний Хямр Монгол биш гэж үзэж байгаа, тийм ээ? Элдв бусын хүний одоо хийж байгаа үйлдэл болгон дээр хуцаж орж ирдэг, тийм ээ? Тэгээд одоо энэ уул усаа зөв шатж чадахгүй, Монгол хүн байж чадахгүй учраас л чиний Хямр дундаа чинь дороотож явж байгаа маа гэж хэлэх гээд. Тийм учраас Хямр дундаа чинь дороотж байгаа. Тэрийг сэргийхийн тулд Хямраа яаж сэргийх юм бэ? Уул усаа зөв шүт. Уул усаа хайрл, тийм ээ? Хүндэл. Тий. Өө сайхан гараал сайхан дотоод сэтгэлдээ ингээд сайхан сүшгэл мөргөөл залбир. Тэгээ болоо. Тэр нэг гандан дээр сууж байгаа нэг тарган одоо нэг шар лам халдсан толгойтой нөхрийн хэлснээр тэн дээр очиж дарцаг хийсгээд тэнд очиж хадаг уйснараа таны Хямр сэргэн гэвэл үлгэрийн далай. Тийм байдгүй юм заяа. Ийм зүйлүүдийг л хэлэх гэж байгаа. Тий. Ер нь бол одоо энэ бодсон санснаа л ярьж байгаа. Би бол одоо энэ сошиал орчин дээр ингээд ярьж хэлж байгаа зүйл бол миний л үзэл бодол. Та нар таалагдахгүй, таалагдах ч хүн байна, таалагдахгүй ч хүн байна. Энэ бол миний үзэл бодол. Тий. Би энэ үзэл бодлоо ярьж байгаа. Ойлгоод хүлээж авах ухаантай, сэхэттэй боловсралтай усуд нь ойлгоод хүлээгээд авчтыг. Хямрын яриаг. За юу. Энэ нэг ийм ярьлаа. За энэ зөв энэ буруу гэд ингээд хүлээгээд авчтыг. Бүр таг одоо харанхуу тий энэ нөхдүүд бол дандаа одоо нэг юм ямар ч ойлгох ухаан байхгүй нөхдүүд бол хэзээ ч ойлгож чадахгүй. Чи олон нийтийн сүлжээнд арх уусан тамхи татсан бити хууц. Би тэр одоо бүх зүйлээсээ уучлалт гуйсан. Миний тамхи татахгүй чи заадгүй маа. Бид стам үзхөө болдгоо. За юу. Энэ Монголтой гэдэг нэг валаа юм. Цэрэн дөрж Монголтой гэдэг энэ валаа нэг хөгшин байдаг юм аа. Энэ стам нэг яваад ит. Чи үзэхгүй бай. За юу. Би одоо тамхи татахыг сурчлаад тий энэ тамхиг татаараа гэж сурчилж байгаа биш. Би өөрөө татдیں۔ Тэгээ би татж байгаа юм. Чи заадгүй юм би стам. Тэгээ ийм одоо нөхдүүд бол хизээч одоо хүний одоо энэ ярьж байгаа зөв зүйлийг ойлгож хүлээж авах ямар чадвар байхгүй. Энэ Монголдо цэрэн дөрж Монголдо гэдэг энэ нөхөр шиг нөхдүүд бол маш олон байгаа. Энэ бол нэг ийм хөгшин хүн байдгийг. Тий. Нэг ийм хөгшин хүн байдгийг шүү наа чинь. Энэ бол ачцээдээ үр хүүхдтэй чи юу заа сургадаг юм бэ? Чи зөв зүйл заа сургал та. Чи энэ миний лайвн доор орж иж гусж байхын оронд чи ачцээдээ тий үр хүүхдтэй чи нэг зөв хүн болох Монгол хүн болох талаас нь ярил та. Заа сургал та чи. Заа чадахгүй бол Хямр алхаа намайг сонсгол доо чи. Энэ залуу ингэж ярьж байна. Энийг сонс. Энэ уул усаа яаж хөднө гэж гинүү? Яаж одоо Монгол хүн байх ёстой юм? Эх орондоо яаж хайртай байх ёстой юм? Тэгээ дандаа ийм одоо эцэг эхийн өгсөн алдар нэрээ нуудаг. Эцэг эхээс төрсөн дүрс царайгаа хаадаг. Тэ? Нуудаг. Одоо монголчууд ярьдаг юм да. Нэг нүүрэнд нь ус ургацсан юм шиг гэж.
Гэхдээ нүүрэнд нь ус урагчааг бол дүрс зурга өгсөн ацын нууд юм ээ та нар. Ихээс төрсөн тий царайгаараа байлда. Эцэг ихийн хайрсан алдар нэрээрээ л гараад ирэлдээ тэгвэл. Тэг чадахгүй жиж ингээд нэг юм зургаа нуусан, нэрээ нуусан нэг юм бүр нэг юм үгээгүй оюуны хоосролтой, ядууралтай нэг ийм нөхдүүд бол их олон байгаад байгаамаа, олон байгаад. Тэг дандаа хүний юмд хүний одоо амьдралд орж ирж хошуу дүрнэ. Дандаа хүний хэрэгт орж ирж хошуу дүрнэ. Тэг хошуу дүрхтэй зөв юм дээр нь дүрж чадахгүй. Дандаа нэг юм бүр нэг юм тэр өв соёл моёлоо дээдлэх талаар бол эднэртэй яриач хэрэг байхгүй. Ерөөсөө яриач хэрэг байхгүй. Чадахчгүй. Тэ. Уг нь бол байна штэ тийм ээ. Одоо ямар ч улсад өв соёл одоо ёс уламжлал нь одоо нэгдүгээрт явж идэг байхгүй. Өв соёл ёс уламжлалаа дээж чадахгүй ийм амьсгаанууд бол улс орноо хайрлаж явна гэж бол эзэж байхгүй л байхгүй. Харамсалтай. Энэ ажлын ачааллаа дийлэхгүй байгаа. Амьдрал чинь авж байгаа цалин мөнгөнд хүрэлцэхгүй байгаад би ямар ч буруугүй шүү. Би ямар ч буруугүй шүү заа. Та нарын ажлын ачаал авж байгаа цалин мөнгө чинь амьдрал чинь хүрэлцэхгүй байгаа. Энэ уур бухимдал чинь би ямар ч буруугүй шүү. Буруутай үсүүдэд та нар олж шүүгээрэй заа. Одоо энэ нөхөр бол яг одоо нэг ийм ажилдаа дарагдсан авж байгаа цалин амьдралд нь хүрэлцэхгүй атаагцсан ийм нөхөр л одоо бичиж байна. Энд бол хэмэр алхаа буруугүй шүү заа. Би та нарт гол нь юу ойлгуулах гэдэг юм бэ? Тэ? Энэ Монголоо хүндэлж сураа. Монголынхоо хэмрийг тийм ээ өргөж сур. Хүндэлж сур, дээдлж яв. Тэгсэн цагт энэ Монгол орн тэ энэ уул ус нутаг усны лус авдгүй сэрдэг юм а. Баяснаа багтнаа заа юу. Одоо ерөөсөө ярьж байгаа залуучуудын амнаас нь гарч байгаа үг Монгол хэцүү байна. Монгол өстой лалар байна. Монголоос л зайлий. Монголд бол амжиргаа алгаа, амьдрал алгаа. Монгол улс шиг тайван амгалан ийм одоо тий үзэсгэлэнтэй
ийм одоо өнгө төрхтэй ийм одоо агуу улс бол өөр хаач байхгүй шүү дээ. Энд Монгол буруугүй шүү дээ. Монголыг удирдах яваа нөхдүүд чинь буруутай юм аа гэдгийг ойлгохгүй та нар. За юу. Монгол бол өөрийгөө хөгжүүлэх баялгаа хөрсөнд ороо нууцсан байдаг юм аа. Энэ баялгийг хүртэж хөгжүүлж чадахгүй, хөгжүүлэхийг хүсэхгүй байгаа нөхдүүдийг олж хар гэж. За юу. Тэгж хар заа юу. Тэгж харж та нар хөгжил ярина. Тэгээ туул гол дээгүр нэг 30 км хурдны замч гэж одоо юу байх вэ? 30 км зам тавихыгаа хөгжил гэж ярьж байгаа бол бити андуурл гэж. Бити андуур гэж. Хэдэн тооны багныг тэр туул голын одоо ай сав руу хэдэн метрийн гүнд одоо зоож 30 км одоо зам тавихыг хөгжил ирэх гээд байна гэж хуцаж байгаа бол бити том андуураа гэж хэлэх гэж. Хөгжил гэдэг чинь ингэж явдггүй маа. Энэ амар санаа гэдэг нөхөрт хэлье. Чи надад өстө маш ихээр баярлж явах хэрэгтэй байхгүй. Энэ өв соёлоо дээдлээд энэ уул ус нутаг ангаагаа яриад өнөөдөр Монгол орондоо эзэн байх талаар яриад явж байгаа надад чи бол зүгээр тийм ээ тэр өргөө гэрээ чинь хойморт байдаг бурхан таглаасаа илүү намайг одоо шүтэх хэрэгтэй байхгүй. За юу чи тэгжиж чи хүн байх хэрэгтэй байхгүй. Чи хүн болно гэсэн. Чиний хий дими хоосон цаасан бурханд мөргөөл яваад байгаа байхгүй. За юу энэ амар санаа гэд нөхөрт хэлэхэд за юу чи энэ хиймэр алхаа гэдэг энэ хүний ярьж байгаа хэлж байгаа ойлгуулах гэж хичээж байгаа явж байгаа энэ бүх зүйл Монголын төлөө, ирээдүйн төлөө, эх орныхоо төлөө юм а гэдгийг санах хэрэгтэй байхгүй юу? Ойлгох хэрэгтэй байхгүй юу? Хүн мөнх биш, хожим нь одоо илжирч муудаал дуусна. Энэ одоо махан бие чинь энэ Монголынхоо өрсөн чингэн, сүнсэн бие чинь тэр тэнгэрлэгөө өрөөд алга болно. За юу? Тэгээд хүн дуусна, хүн нэг л амьдрна. Энэ яваа дуусах, энэ яваа насандаа хүн шиг байх ёстой маа гэж. Хожим нь намайг чи магадгүй, тийм ээ? Дурс цаг ирнэ тийм ээ ойлгох цаг ирнэ чи за юу чич ялгаагүй нэг л амьдрна энэ хорвоотоор за юу тий чи надаас үлдээд нэг 2 3 амьдрчих зүйл биш хүн нүцгэн ирээл нүцгэн буцахтаа яах ёстой юм чи шалдан ирсэн мө шалдан буцсан за юу чи энэ Монголынхоо хөрсөнд илчилж өмхөөрэл дуусна за юу энэ байгаа энэ махан бие чинь чиний энэ дотор сүнсэн бие чинь тэнгэрээ төөрөөл алга болно. Тэгээд болоо. Тэг ер нь одоо ингээд нэг юм тийм ээ зүйлийг хэлэхэд бол одоо ингээд нэг одоо чиний одоо өгөхөд толгой дээр чинь хонгот дуурах ёстой, дамар дуурах ёстой, тий? Ном унших ёстой. Тэг Монголдо шингэж уулаад дуусна. Би тэр лам харж шүтдэг нь би биш. Тий. Би ер нь шүтдэгчгүй. Шүтлэг байдагчгүй. Би энэ лам хард их дургу. Ялангуяа одоо энэ орчин цагийн дамнар бол байна шүү дээ. Ялангуяа энэ хотын дамнар бол ёстой нэг ном уншина гэж өстой үлгэрийн далай. Өстой жинхэнэ одоо зүгээр нэг юм тий. Би танаас яг бод байдлыг хэлэхгүй. Та нар одоо нэг лам дээр очиж ном уншуулсан заяа. Уншина. Ингээ уншина. Тэгээд үүрээ ухаад уцаа гаргаж ирж мессеж чат бичээл. Бараг уцаар яриад номоо тасалж байгаа дунд нь уцаар яриад тэгээд залгуулж уншаал. Гэл ингээл. Тэгээд нэг энэ за одоо ингээ саахан тийм ээ. Ингээ саахан ажил үйлс чинь саахан бүтнэ.
За энийг одоо сайхан тэр тийм ээ энэ сайхан уул овондоо сайхан гаргаад ингээд сайхан хийсгэж. За ямар ч юм өстой сайхан бол. Ажил үүсч зүгээр өстой. Өстой зүгээр хурдны зам шиг өстой. Тэр байхгүй. Өстой бижигнүүлнэ. Ер нь бол хөдөөний лам нар хүний нүүр рүү харж байгаад нүд рүү харж байгаад уншдаг. Одоо лам нар бол ховор шүү. Ховор шүү. Би бүх лам нарыг тэгж байгаа юм биш. Мэдээж одоо сэтгэлдээрээ чин сэтгэлдээрээ уншдаг лам нар байдаг л байна. Явж энэ хөдөө орон нутгийн лам нар ч нь бол айхтар агуу байдаг байхгүй. Яг сууж байгаад яг тэр уян их шиг одоо юу гэдгийг тэр хүний нүд рүү харж байгаад чин сэтгэлээсээ номоо уншаад өгч чаддаг юм аа. Чамааг өгөхөр лам одоо очихгүй байх юм. Лам хэрэггүй. Тий, лам хэрэггүй гэж. Би захиж хэлнэ. Лам хэрэггүй. Зүгээр л Монголдоо дуусан тэгээд болоо. Лам хэрэггүй. Лам юунд хэрэгтэй? Лам яах ч гай. Тэр ном уншсараа яадаг юм. Яах ёстой. Намайг амьдруулах гэдэг юм уу? Яах гэдэг юм. Тэртээ тэргүй энэ уул усны энэ одоо лус савдаг энэ уул усны тий эзэд тийм ээ лус савдгууд нь хямрыг мэдж байгаа харж байгаа. Тийм учраас тэртээ дэргүй хямр бол дараа төрөлдөө дахиад одоо зөв сайхан үйл хэрэгээр зөв зүйлийг түгээсэн ийм одоо хүн бол төрхөн тодорхой гэж. Энэ уул усны энэ Монголын уул усны лус савдгууд харж байгаа учраас тэр дараагийн төрөл мөрөл бол ямар ч асуудал байхгүй гэж. За юу. Тэгээ нэг юм мухар сүсгээ бол монголчуудаа. Дандаа юм мухар сүсгтэй. Орондоо дуулуул ээж нь хүчин. Ширээн дээр суучвал өрөнд орчин. Төрүүлсэн бүхийн хөлсөн дөрүүл хямар зэрэгчин. Төрүүлсэн соёолонгийн хөлснөөс үрчих юм бол ээддээ одоо тэр жилдээ хямартай сайхан явчихна. Ийм солиорлуудаа болоо гэж. Энэ мухар сүсгээ чинь болоод Монголын хөгжил хойш нь татагдж байгааг ойлгож байна. Мухар сүсгээсээ болоод идэв шүү дээ. Дандаа мухар сүсэг. Энэ нэг юм мухар сүсгийн асуудлыг бол монголчууд ярмаар байна. Дандаа нэг юм мухар сүсэг. Ерөөсөө л одоо нэг юм өстой нэг юм мухар сүсгэнд бол дэндүү автцсан ард түмэн л. Зүгээр Монголын хэл зүг байдаг л. Ийм одоо дөрвөн мөртөөр хэлдэг те. Хүн ахтай дээл захтай ач гэдэг юм уу. Ахан сургад дүүн сонсон ч гэдэг юм уу. Энэ бол бодит үг байхгүй. Мэдээж ах захтай бол ах цахаа хүндэлнэ. Ахаасаа сургана, ахан сургана заана. Түүнээс одоо юу гэдгийг. Нэвж байгаад бол ээж нь өгчдөг. Нэг тэнд очиод нэг тийм ээ ширээ түсээ зогсохоор өрд орчдөг. Гэхдээ ширээ түшээ ширээн дээр суугаад өрд ордог энэ төр гэсэн ийм мухар сүсгийг одоо ингээд яриад яваад идэв. Төрийн ордон дотор чинь ширээн дээр хөлөө тавиад гутлаа үдээ зогсчихсон нөхөр өнөөдөр баяжцсан явж байгаа шүү дээ. Монголын номер 1 баян явж байгаа шүү дээ. Ширээн дээр хөлөө тавьсан гутлаа үдээ зогсчихсон нөхөр тэр хоосрохгүй яасан. Тэр өрд орохгүй яасан. Тэр бол өрд ороогүй байхгүй. Тэр Монголын ард түмнийг өрд оруулсан. Тэр өөрөө л баяжсан. Нэг юм мухар сүсэг байдаг юм аа. Тэгээ энэ мухар сүсгээ болоо гэж. Тэгээ одоо зүгээр нэг бөхөөч үзэж чадах байсан. Бүхэн өргөнд ороод үзэхээрээ зүгээр л одоо тэр хүний одоо тэр гарч байгаа тэр хөлс гэдэг чинь хүний хамаг одоо муу мухай юм л ялгарч идэг байхгүй. Хөлсөөр гарч ялгарч байгаа тэр хүний одоо хамгийн одоо муу мухай зүйл хөлсөөр гарч ялгарч. Тэр хөлсөнд хүрээд тухандаа үргэж аваад бараг одоо долоох нэ. Тэр соёолонгийн хөлсөнд хүрснээрээ тэр чи бас л одоо амтнаас ялгарч байгаа хамгийн муу мухай зүйл нь тэр хөлсөөрөө ялгарч байгаа шүү дээ. Тэрийг навчиж аваад ингээл тухандаа үргээл тийм ээ. Тэгээд хүний одоо энэ Монгол одоо эр хүний тэргүүн толгой гэдэг чинь ариун юм байхгүй. Жинхэнэ одоо энэ тэргүүн гэдэг чинь жинхэнэ хүнд дэлж явах. Энэ өмсөж байгаа малгайгаа хин нэгэн хүний хөл доор хаях ийм одоо цэртэй байдаг шүү дээ. Энэ малгай гэдэг зүйл чинь бол эр хүний хэмар малгай бүсэндээ явдгаа гэж. Ингээ явж идэг. Аль болох малгайгаа сайхан дээш нь залж ингэж явдаг.
Тэнийг мухар сүсгийн асуудлууд ингээ байгаад ит. Дандаа мухар сүсэг. Одоо намайг ингээд нэг бичлэг ингээд оруулаад авах. Одоо орондоо дус. Ээжигээ толгойг залхих нь малхих нь. Балаа нэг юм. Нэг юм мухар сүсгийн асуудал одоо бол. Тэгжил их тэр бүхэн өргөнд ороод хүний тэр төрүүлсэн бүхий хямар ахгүй байгаа бол зүгээр гар барьчих л та. Тэгээ болоо зоо юу. Зүгээр сайхан гар барьчих. Ир хүн шиг сайхан гар бариад ингээд өнгөрчих. Малгай гэснээс малгайгаа олсон уу гэж. Малгайгаа олоогүй. Нөгөө бор малгайгаа олоогүй. Би одоо бор малгайгаа яг энэ машин дотроос яг энэ машины урдлын хянах дээрээс ингээд алдчихсан. Одоо мэдхгүй одоо яах гэж авсан би одоо зорилгыг мэдэхгүй. Тэр одоо юу гэдгийг тэр хүний одоо энэ миний өмсөж байгаа энэ малгай бол надад л одоо хямартай байхгүй. Тэр өөр бусад хүн чинь ер нь хүний малгайг юу яадаг штэ. Цэрлдэн штэ. Хүний муухай хөлстэй малгай тий. Хэрэг байхгүй дими муухай гэдэг. Айгүй бол одоо тэр зүүсэн тэр хямар тэмдгийг мөнгө гэж ойлгож авсан уу? Энэ мөнгөнд тэмдэг зүүсэн энэ ядаж одоо энэ тэмдэгнийх нь мөнгийг авчий гэж хулгайлж авсан уу? Мэдэхгүй одоо ингээд машин дотроос би машина яах вэ? Түгцэн одоо нөгөө түгжээгүй ингээд явсан миний буруу бах. Ингээд чойжлогдоогүй ингээд үлдсэн ийм зүйл байсан. Тэгээд ингээд ороод ирсэн малгай алгуулсан байсан. Ингээд олж чадаагүй. Туулгол хаанаас ирдэг вэ гэж байна. Туулгол их хинтийн нуруунаас их авдаг штэ. Тэ. Хинтийн нурууны ихээс их аваад ингээд урсаад наашаа орж ирж байгаа штэ. Тэ. Тэг ядаж одоо нэг юм тэгээд одоо нэг ингэдэг. Одоо нэг ийм зүйл байгаа. Одоо Васили. Нэг л их одоо нэг тийм ээ. Бурхан алдуу очивол одоо ямар зэрэг чинь. Тэр отхон тэнгэр орчвол ямар зэрэг чинь. Тэр одоо Сүхбаатарын алтан даргаан говон дээр очичвол одоо ямар зэрэг чинь. Эднэр бол үнэхээр одоо сайхан одоо хайрхтууд. Биш үү? Зүгээр жижигхэн одоо толгод байсан ч ямар ахгүй. Заавал тэр одоо тэр юу гэдгийг тэр бурхан алдуун дээр очиж одоо тэр ямараас сэргээдэг. Тийм зүйл байхгүй шүү дээ. Тэрийг шүтээд идэг. Бусад зүйлийг бусад нэг юм жижигхэн дов толгод байсан ч гэсэн тэр чинь ямартай л байгаа. Тэр чинь Монголын одоо уул усны том жижиг гэж бол байхгүй. Бүгдийн сайхан ижилхэн сайхан шүтэж харилж байгаа шүү дээ. Алтан овоо гэдээ одоо Сүхбаатар аймагт одоо байгаа шүү дээ. Алтан овоо, алтан даргаан овоо гэдэг. Тийм ээ. Тэгээд тэр шилийн богд дээр би бол гарч л байсан. Шилийн богд дээр очсон. Тэгээд шилийн богд дээр одоо уг нь эмэгтэй хүн гардггүй юм байна лээ. Тэгээд одоо сүүлийн үед бол эм эргүүл гардаг болцсон юм байна лээ. Тэгээд би тэгээд бас хилээд буруутсан шүү дээ. Одоо тийм ээ. Тэр нэг найз охиноо ч юм уу юугаа ч юм дагуулсан дээрээ өгсөө явжсэн. Тэгээ би хэлсэн. Инээд аханту эмэгтэй хүн гардггүй маа аханту ер нь доор нь байжсэн дээр. Инээд дандаа эр хүн гарддаг шүү дээ. Энд чи эр хүний хямартай уу шүү дээ. Тэгээ эмэгтэй хүн гардггүй маа гэсэн чинь та юу яриад байгаа юм? Миний хаана гарах яах их танд хамаагүй гэд. Тэгээ дагаад гарсан шүү дээ. Ер нь бол шүү дээ. Энд чинь нэг эмэгтэй хүн гардггүй уул овоо тий хайрхан гэж байдаг байхгүй. Тэр лус авдаг нь хүлээж авдаггүй тий. Эмэгтэй үнэ гардггүй юм одоо уул овоо. Одоо тэр Сүхбаатарын тэр алтан овоон дээр эмэгтэй хүн гардггүй шүү. Тий, тэрээд бол эмэгтэй хүн гардггүй юм байлээ бас. Тий. За тэгээд манай одоо завхны отхон тэнгэрийг бол одоо тийм ээ ямар догшин, ямар одоо хайрхан бэ гэдгийг одоо бас мэдэж л байгаа. Харъя гэсэн үндэ харагддаг. Хачин сайхан сэтгэлтэй үнд бол өстой хайр найргүй өөрийг харуулдаг гэж. Хармын сэтгэлтэй хогийн муу санаатай хулгайчууд бол отхон тэнгэр дүрсэж харуулдаг. Оройгооч харуулдаг. Ман батчдаг. Ман татаад ингээ өөрийгөө нуучдаг. Ийм штэ. Тэгээд одоо тэр уул овоог тэр уул усыг хүндлэхгүй явсан уулчид яаж сүрлээ? Яаж одоо тэр
отхон нэнгэр харахнаад авирсан тэр уулчид яаж одоо амнасаа алдлаа. Тэр ерөөсөө тэр уул ус нутаг усыг хөндлөөгүй зүгээр л басцсан байхгүй да. Басаал ингээд инээд нь гараад энэгээр нь буучна гэж ингээд явсан. Тэгээд бүгд л одоо зайлвал одоо тэнгэрийн орондоо заларсан шүү дээ. Тэгэхээр ер нь бол байна шүү дээ. Тэгээд энэ уул усаа зөв шүтэх гэж яриад байгаа зүйл чинь энэ ороод явчихж байгаа. Эмэгтэй хүний гардгүй уул гэж байна, овоо таглаг гэж байна. Тийм ээ? Тэгээд энэ уул усандаа гараад зөв шүтэхгүй бол эргээд хор болдго юм аа. Эргээд одоо чамд тийм ээ? Өстой нөгөө нэг гайн буцаад ирнэ гэж хэлэх гээд байгаа. Зөв шүтэхгүй бол зөв хүндлэхгүй, зөв айрлахгүй бол ерөөсөө эн чинь уул овоогоо буруу шүтээ яваад байна гэдэг зүйл чинь бол ер нь бол энэ бурхан алдууны одоо ингээл дунд овоо, их овоо гэл ингээл орой дээр нь гараад байдаг тийм үү. Ер нь бол их эзэн Чингис хаан чинь ерөөсөө энэ дээд энэ орой моройгод нь гардаггүй байсан юм билээ шүү дээ. Ясман дээр доороос нь шүтдэг, алсаа шүтдэг, харж шүтдэг байсан юм билээ шүү дээ. Одоо бол тэгэл нэг юм хүчтэй хурдтай машинаар зүгээр тултлан дахиад одоо тэр одоо саяхан одоо нэг бичлэг үзчихсэн. Тэр дунд овоо тэр юу мууг бол ямар амар болгоцсон. Зүгээр л одоо энэ ийм дандаа боов талхан ийм уул овоо босгоцсон байл шүү дээ. Дандаа одоо ийм боов боорчиг талах одоо юу гэдэг энэ зүйлээр овоо босгоцсон байл шүү дээ. Тэр овоог бол зүгээр хучаа ийдсэн байл шүү дээ. Гэх жишээний ийм нэг юмнууд байгаамаа монголчуудаа ахан дүүсээ тий. Тэгэхээр энэ зөвл явах шүү дээ. Зөвл шүтэх хэрэгтэй байна. Тэгээд энэ нэг уулын том жижиг гэж бол ялгаа байхгүй шүү. Тэр одоо төрийн тахлагтай, тэр одоо мундаг сайхан хайрхан, тэрийг шүтий, тэрэнд л очие гэж. Зүгээр нэг дов толгод байсан гэсэн шүтэж харилж явах. Яг чин сэтгэлээр шүтэж явах шүү дээ. Зөв үү? Ийм л зүйлийг хэлэх гээд байгаа юм. Тэг ер нь бол энэ хэмрэн дарцаг хийсгэнэ энд очиж хийсгэнэ гэдэг зүйл чинь бол ерөөсөө хүн бол өөрөө тэр хэмрэн дарцгийг хийсэхгүй шүү дээ. Хүн бол яадаг юм? Тэр нэг гандан тэгчлэн хийд дээр очиж тэр хэмрэн дарцаг за миний хэмэр унчлаа гэж ахиж чул ном уншуулдаг. Хэмрэн сан тавуулж. Хэмрэн сан тавуулаад тэр дарцаг чи өгөө явуулчих. Чиний хэмэр унтсан юм байна. Тэр энэ хэмрэн дарцгийг тэнд авчиад хийсэг. Тэр уул овоонд гараад тэр сайхан жаахан өндөрхөн газар ингээд уй хийсэг. Тэгээ сайхан ямар ч зэрэг чинь гэдэг. Тэгэж явуулж байгаа заа юу. Хэмрэн сан гэдэг зүйлийг тавуулаад тэр хэмрэн дарцаг гэдэг зүйлийг чинь тийм ээ өгөө явуулчих. Би хэлээд байгаа шүү. Эр хүний хэмэр бол байна шүү. Эр хүний хэмэр бол тэ энэ уул овоогоо зөв шүтснээрээ л өөдөө дээшээ явна. Өөдөө дээшээ явна. За юу. Тэгээ одоо ингээд дайраад ороод ирэх хүмүүсүүд байж магадгүй. Чи одоо намнарыг тэглээ. Чи одоо хүний шүтэх одоо юу одоо яалаа хийлээ гэдэг. Би гол нь хэлээд та нар тэр ламаа шүтнэ үү, бөөгөө шүтнэ үү, тийм ээ? Есүсээ шүтнэ үү, юугаа шүтнэ надад хамаагүй. Шүтлэгч нь бол хамаагүй. Гол нь тийм ээ? Энэ уул овоон дээр гарч ирж энэ учир зүггүй энэ нэг хадаг яндар хямрын дарцаг хийсгдгээ болооч л гэж. Одоо яа тэр хямрын дарцгаа нэг бол амьдарч байгаа байрныхаа дээвэр нь гараад хийсгэлдэг үгүй. Тэр уул овоон дээр битүү өргөөд л та. Амьдарч байгаа бол тэр хашаа орондоо мандуултаад үгүй. Тэгээ нөгөөх нь нэг юм шидмис шиг юмар ингээд оосор хийцэн, бүч хийцэн. Тэр нэг одоо нэг зуны салхи одоо бороо одоо юу гэдгийг салхи савринд зүгээр ингээд ороо илжрээд тэгээ хийсэл ингээд ерөөсөө ингээд байгалаараа нэг ингээд тараад алга болт. Хог новш. Лам мохор сүсгийн талаар үнийн шүүл гэж. Би зүгээр хүний шүтгэхээс одоо иш шүтгэхт нь зүгээр би халдаж байгаа юм биш. Зүгээр шүтэх нь тэр үнэ одоо ирэх бах. Шүтэж болно. Тэг шүтгэхдээ тэгээд бити энэ уул хангааг одоо ингэж бодрлаачаа л гэж. Тэр одоо лам дээр очиж номоо уншуулна уу, бөө дээр очиж бөөлүүлнэ үү. Тэр одоо хаана очин тийм ээ. Тэр Есүстэй одоо мөргөнө үү. Энэ бол одоо өвөний ирэх бах. Гол нь тэндээс авсан юм а энэ бити энэ байгаль уул хангаад гарч ингээд
Новшуулгаад байл гэдгийг хэлэх гэж. Тэгээд одоо энэ мухар сүсгээ бол гэж. Мухар сүсгээ бол. За юу. Монголд цэрэн дорж гэдэг нөхөр дахиад хэлье. Тэр бол хамгийн хамаатай. Би хамаатай зүйл яриад байна. Ёгзөр өвгөн минь. Бити уул хангаад очиж өхөхийн оронд тийм ээ хямрын дарцаг хийсэг заа юу. Хадаг яндар бити мод чулуунаас уяатай. Тэгээ модноос уйдсан хадаг тасвардгүй юм байлээ. Тэгээ мод нь тэлээд ургаад байдаг. Одоо шигдээд байдаг. Хадган шигдээд орцсон ийм одоо зүйлүүд зөндөө явдаг шүү дээ. Зөндөө харсан шүү дээ. Тэр мод чинь тэлж ургадгийг, бүдүүрдгийг. Тэгээ тэрэн дээр навичаа зангидаад ингээд уйц. Нөгөө хадган тасрахгүй ингээд шангараа яваад байдаг. Тэгээ нөгөө модондоо шигдэж ингэж ороод байдаг. Үндсэндээ бол Монголдойгоо таныг одоо хүн ингээд боомлж алж гинаа л гэсэн үг. За юу. За юу. Таныг одоо боож алж гинаа л гэсэн үг. Энэ уг нь энэ хадгийн чинь монголчууд их одоо хүндэл дээдлээд одоо цагаан сараар одоо настан буурлуудаа хадаг яндар бариа зологддог үстэй. Хаасаагүй хүний хүлэн дор хөглөрөөд хог новшуулаад баг бүксний альчруулаа явж идэг ид зүйл юм уу? Тэ. Ингээд лайв өндөрлөнө. Тэ таалагдах уусууд нь таалагдах баг. Таалагдахгүй уусууд нь таалагдах баг. За заавал таал гэж би гоохгүй. Бомба бас их голд хийж байна. Бомб гэдэг нь одоо юу юм? Тэр нэг залуу цэвэрлэж яваадсан би харсан л. Дотор нь баахан будаа хийцэн. Ингээд нэг нэр мэр нь байх шиг байна. Хүний энэ эцэг эхийн өгсөн нэр ингээд цаасан дээр хаа хамаагүй тий хог новшуулаад ингээд явж явах хэвээр юм уу? Явж идэв юм уу? Хүн нэрээ тий хүн нэрээ одоо бас одоо тий өндөрт өргөж явахыг хичээдэг үстэй. Тэгээ зүгээр тэр нэг цаасан дээр нэг юмд боогоод гол ус руу хаа хамаагүй хог шороон дээр шидчихдэг тийм зүйл юм уу? Тэр нэг бомб гэдэг нэг юмыг тэр харсан. Зүгээр ингээд нэг юм юмд орооцсон. Тэгэд дотор нь юу гэдэг ингээд тэр залуу задлаад үтсэн чинь нэг будаа модаа байна лээ. Тэгээд тэр нэг нэр усаа бичсэн тэнийг тийм байгаад идэв юм л. Тэгээ тэрийг одоо дандаа энэ туул голын юу руу авчиж ингээд юу гэдгийг цаанаасаа хэлсэн үн юу гэдгийг гол руу авчиж шийд гэдэг юм уу? Чи усанд өгөхгүй, усанд живж өгөхгүй чи гол руу шийдчих наадах. Тийм учраас чи усанд энтэхгүй, босолдохгүй. Надаа гол руу ий гэж ингэж явуулдаг шүү. Тэгээ нэг ийм зүгээр би энэ шүтлгийн талаар л ярьж байгаа. Хүн өөрөө өөрийгөө мэдхээ болоод хүнээс асууж, хүнээр зааварлуулж, хямар лундагаа асууж, хүнээр одоо замаа заалгаж ингэж явдаг ийм отоо зүйл байдаг юм. Хүн өөрөө ухаантай толгойтой юм байгаа шүү дээ. Хүн өөрөө өөрийгөө өдөрж явдаг юм байгаа шүү дээ. Тэгээ ингээ үнний нэлгээр л ингээд арсалдаад байдаг. За ингээд аюу өндөрлөе. Тэгээ баярлалаа. Лайв тим намтайсанд баярлалаа. Тэгээд дараагийн лайваар уулзъя. За баярлалаа.